Одоо олон улсын мэдээ хүргэе. 6 жилийн өмнө Орос улбан улсын Смоленск хотын ойролцоо онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалын хүнд арга хэмжээнүүд өчигдөр Польшид боллоо. Эмнэлгийн гол арга хэмжээ Польшийн эсрэг Варшав хотод болсон байна. За өглөөний 8:41 минутанд буюу онгоц осолдсон тэр цаг минутанд Польшийн олон хотуудад ослын уршихаар амиа алдсан 96 хүний дурсгал зориулан дууд тохио дуугарсан байна. Варшав хотын цэргийн оршуулгын газар дуусан амиа алдсан хүмүүсийн дурсгалын хүндэтгэх арга хэмжээнд Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда, ерөнхий сайд Бетта Шидло болон ослын уршихаар амиа алдсан ерөнхийлөгч Лех Качинскийн ах Ярослав Качинский амир өгсөн хүмүүсийн арга гэрийнхэн оролцсон байна. Мөн Польшийн засгийн газар ослын газар дуусан арга хэмжээнүүд оролцуулахаар төлөөлөгчдөн илгээсэн байна. Мөн энэ өдөр Варшав хотод Орос улбан улсын элчин сайдын яамны гадна Польшийн идэвхтнүүд жагсаал зуглаан хийсэн байна. Тэд Орос улбан улсад хандаж энэ ослын бүхэл баримтыг Польшийн тал шилжүүлэн өгөхийг шаардаж байсан байна. Энэхүү эсэргүүцлийн цуглааны зохион байгуулагчдын нэг Газета Польскасны ерөнхий редактор Томаш Сакевич хэвлэлд өгсөн ярилцлагадан Оросын талаас бүх баримтуудыг авах хүртэл ийм эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаа мэдэгдсэн байна. Орос улбан улс бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэмээн Смоленск ойролцоо осолдсон Польшийн онгоцны хар хайрцагуудыг тус улсад шилжүүлэн өгөөгөө гайв. Саяхан Польшийн Батлан хамгаалахын сайд олон нийтэд хандаж НАТОгийн механизм тусламжтайгаар Москвад шахалт үзүүлэх амарч байсан юм а. 2010 оны 4-р сарын 10-ны өдөр Орос улбан улс руу нисэн тусгай нислэгийн онгоц Смоленскийн ойролцоо унаж осолдсон юм. Тус онгоцонд Польшийн ерөнхийлөгч Лех Качинский гэргийнхээ хамт явсан бөгөөд засгийн газар болон парламентын хэд хэдэн гишүүд сэтгүүлчдэж энэ онгоцонд сууж явсан юм а.